За сайн байцгаана уу? Сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ цаг мөчид Шведийн Стокгольм хотод аж түрэн суудаг Мөнх тамир гэдэг эрүүгээр алгануудтай нэгэн сайхан бүсгүйд чин сэтгэлийн өвгтэй захидал олон өнгө алгалсан энэхүү үзэсгэлэнт цэцгийн баглааг хүргэх гэж байна. За тэгээд болроос цэцэгт мэндчилгээний маань зүгээс 3 дугаарт одоо өөрийн гараар хөрөг зургийг нь зурж өгж байгаа. За зориулж бичсэн ганцхан хувь шүлгийнх нь хамтаар бас хөрөг зургийг нь зурлаа. Тэгээд өмнөх одоо хүлээн авагч маань маш сайхан болсон байна. Яг адилхан болсон байна. Өөрөө хараад ч гайхлаа гэж өгүүлж байсан. Игчтэй одоо хэр адилхан болохыг бас очиж байгаа таарыг гэж бодож байна. За тэгээд энэ хүү мэндчилгээг баг үл таних хүн илгээсэндээ. Тэгээ яагаад үл таних бүсгүй гэж нэрлэж байгаа вэ гэхээр одоо хүлээн авагч эгчийн хувьд болохоор үл таних хүн байж магадгүй. Гэхдээ одоо Швед улсад ажиллаж амьдардаг монголчуудын хувьд болохоор орчуулагч Ноора Шад буюу наран чимгэгч маань бид бүхний одоо хийж байгаа аливаа үйл ажиллагааг дэмжин ажилтдаг. За эх орон элэг нэгт монголчуудаа гэсэн халуун дулаан сэтгэлтэй, чин сэтгэлээсээ аливаа зүйлд ханддаг. За маш сайхан урт гизэгтэй үзэсгэлэнтэй тийм сайхан бүсгүй байдаг. За наран чимгэгчтэй баг ойролцоогоор 15 жилийн өмнө микрофон Сюркетийн байранд танилцж байлаа. За микрофон Сюркет орох гээд ингээд очихоор андуу буруу юм ярихаар наран чимгэгч ингээд засаад тэр болгоныг нь засаж залруулад хилээд өгдөг, мэдэж сонссон зөвлөлөө бас ингээ бусдтай хуваалцдаг. За YouTube дээр бас одоо мэлми гэдэг тийм блог ажиллаулдаг нийгмийн маш идэвхтэй тийм бүсгүй байдаг. Тэгээд наран чимгэгчийн зүгээс за цэцэг хүлээн авагч маань одоо намайг танихгүй ч байж магадгүй, би ажил мэргэжлийн шугамаараа тэр хүнтэй танилцж байсан юм аа. Хараад л ингээд миний сэтгэл нүдийг, зүрхийг, сэтгэлийг булаасан тийм сайхан монгол бүсгүй байсан. Тэгээд чи минь хүчтэй шүү. Одоо олон зүйлийг одоо чи минь даван туулж чадлаа. Тэгээд чамдаа халуун баяр хүргэе. Сайхан монгол бүсгүй минь дүүрэн жаргаж яваараа гэд чин сэтгэлийн өгтөө энэхүү сайхан мэндчилгээг илгээсэн юм а. Тун удахгүй мэндчилгээг хамтдаа хүргэцгээе. За би яг одоо Стокгольм хотын хамгийн унган байгалаараа гэж хэлж болохоор Нинас хаан чиглэл рүү явж байна. За үнэхээр тэр хэсэг рүү ойртох тусам цэцэг ногоон байгалийн үнэртэй агаар нь улам цэнгэг болж байгаа нь мэдрэгдсэн. Яг үндэ хотын төв хэсгээр болон зарим хэсгээр борооны дараа ч гэсэн ургамал үнэртдэггүй модд нь хиймэл юм шиг мэдрэмж төрдөг. За миний зорин очих гэж байгаа Мөнх тамир эгчийн тухайд эрүүл мэндийн шалтгаанаар олон асуудлыг даван туулж аваа ийм бүсгүй байгаа. За тэрээр одоо бусад монголчуудын ладлаараа Швед улсад ирээд гэр бүл үр хүүхдүүдийнхаа төлөө инх тунх элэг бүтэн амьдралын төлөө хичээж ажиллаж байсан. За 2020 онд хүнд хэлбэрийн ковид тусаад амь насанд дээсэн дөрөөндөж дэмжигнээд 2 сар хэртэ ухаангүй амьсгалын аппараттай байсан байна. За ковид олон айлын амьдралд одоо гуниг харуулцал өгсөн шиг Мөнх тамир эгчийн бид ч гэсэн олон оншийг бий болгосон. За жишээ нь одоо цээжний тунгалгийн булчирхаан хорт хавдар, бөөрийн хорт хавдар, архаг мигрен зэрэг тогтоогдсон оншуудаас гадна одоо бас судлагдаад онцлогдох шатандаа явж байгаа олон өөрчлөлтийг эрүүл мэндийн олон шалтгааныг одоо Мөнх тамир эгчид өгсөн байна. За юутааж одоо Мөнх тамир эгчтэй ажил мэргэжлийнхаа шугамар буюу одоо орчуулга хийх явцдаа танилцаад, татагдаад энэ хүнийг одоо баярлуулах юмсан гэд их хүрсэн баярын өдрийг сонгоод зориулалт гаргаад цаг хугацаагаа сэтгэлээ зориулж байгаа одоо наран чимгэгчийн илгээмжийг нь тун удахгүй хүргэж өгөх гэж байна. Эхтэл төгсгөл минь хорвоогийн жамаас хазайхгүй. Эрдэж ялдахгүй өдөө тэмүүлж амьдраарай. Дандаа дардан өвгий замаар явдаггүй. Дээдлэж дэвших итгэлээр дүүрэн яваарай. Өгсөж ородож хаяа бүдэрч хүний амьдрал хөртөн оногцсон хөл тавилангаа өдрөг амьдрнаа юуны хөрөө. Сайн байна уу Мөнх тамир эгчээ? За их хүрсэн баярын мэнд хүргэе. Танд одоо чин сэтгэлийн өвгтэй сайхан цэцэг мэндчилгээ хийсэн байна. Та ер нь хинээс гэж бодож байна? Эгчийг бас өнөөдөр өөрийн гараар ингэж зурж өгсөн цэцэг мэндчилгээнийхаа зүгээс танд эхлээд би шүлгийг уншиж өгье. Захидал нь нууц хэвээр байж байгаа тийх үү? Мөнх тэнгэрийн удамд өнгө тунмал наран мандах навцсын судал дагаж
хаврын бороо цэцэг онох, тийм гэгэн хорвоод аштын өрөөлөөр мэндэлсэн мэлми тунгалаг гоо бүсгүй минь инээд дүүрэн амьдраараа Ромын гоохин тэнгэр минь ээ гэд одоо энэ таны нэрээр бичсэн шүлэг бас таныг адилхан зурх гэж хичээсэн шүү. Тэгээд хэн нэгэн хүн танд энэ хөө сайхан шүлэг чин сэтгэлийн өгтөө мэндчилгээ илгээсэн юм аа. За захиан нилээн уртаа ихчээ. Одоо уншнаа хоёлаа. За сайн байна уу сайхан бүсгүй минь. Чамд захиа очих өдрийн болон их үсийн баярын мэнд хүргэе. Монголын минь нэгэн сайхан бүсгүй чамааг нилээд хэдэн жилийн өмнөөс ажил мэргэжлийнхээ шугамар мэддэг болсон байсан ч боддоор хоёрхан удаа хормхон хугацаанд уулзаад өнгөрөхөд 20 жил таньдаг мэддэг байсан юм шиг сэтгэл зүрхийг минь соронзон шиг татсан шүү чи. Эргэлдсэн том алаг, тунгалаг бор нүднээс чинь амьдралын агуу их хүч гэрэлтэж харагдсан. Амьдрал дээр нэг өнгө байдаггүй, олон өнгөөр гэрэлтдэг. Бас өгсөж уруутах нь ээлжилдэг хорвоод чи бас нэг давтагдашгүй өөрийн чамин өнгөөр гэрэлтэж яваа сайхан Монгол бүсгүй юм шүү. Чамтай танилцсандаа баярлаж бахархах сэтгэл төрснөө нуухгүй. Загвар донжоо тохируулаад хувцсан чинь загвар үзүүлэгч шиг л гоё харагдсан шүү. Амьдрал агуу гайхамшигар дүүрэн байдаг. Ачаалал ихтэй хүнд өдрүүд байдаг ч гэсэн хаяад даваад гарах төсөөр төвчээр чамд минь байгаа шүү. Чи чаднаа. Чи чадахгүй бол өөр хэн чадах вүлээ. Удахгүй өндөр үсгийг төмсөөд, уруулаа будаад, дэрвгэр дайсанзаа өмсөөд, монороо шиг л гудамжаар алхах өдөр ойрхон байгаа. Сайхан бүсгүй чамдаа хавар цагт хардсны ус хоржигнох чимээг сонсож, зуны шиврээ бороонд нүрээ угааж, налгар намрын шар наран дэнгээ навчсын дээгүүр алхаж, мөнгөн өвлийн цагаан цасан дээр мөрөө гарган инээж, мөрөөдлөө биелүүлж 83 насыг зооглож налгар сайхан буурал болог гэд өрөөё. Замд ч дайрлалсан жирийн нэгэн бүсгүй наран чимгээс гэсэн байна. За одоо ингээд нэг шивэдэх монголчуудын ноороо шат буюу наран чимэг гэдэг ихч танд зориулж маш олон хоногийн өмнөөс захиалж одоо энэ хүү сайхан цэцгийн баглааг бас чин сэтгэлийн өвтөө загтлаа өрөө битсэн танд баярын мэнд хүргэхийг хүссэн шүү. Тэгээд та бас одоо наран чимэгтэй хандаж юу гэж хэлмээр байна. Ста гинтэн байла. Тэгээд орчуулагч миний имлэгийн орчуулгыг хийж нэлээд удаа таарсан. Тэгээд яад чи нэг энерги таардаг хүмүүс гэж байдаг шиг битээр айгүй тийм дулаахан энергиэр уулзаж тэгэл ерөөсө хоромхон зур уулзсан хэрнээсээ л те ястал нэг 20 жил найзлсан найз шиг байж чадсан. Тэгээд үнэхээр нэг шижир алт шиг тийм гоё найзтай болсон. Би тэгтээ ер нь өөрийгөө айгүй тийм баян хүн гэж боддог байхгүй юу. Яагаад гэхээр айгүй олон найзтай. Айгүй нэг юу гэдэг намайг хүрээлсэн маш олон сайхан найз нар гэдэг. Үргэлж ингээл тэмцэл хамт байдаг. Тэгээд яг тэр найзуудын маань нэг болж бас нэг юм мундаг бүсгүйтэй найз болсон үнэхээр баяртай байна. Тэгтээс тийм бэлгэн гэж стоп бодсонгүй нүнээс. За баярлалаа танд бас одоо ханцуу шүргэх нь хүртэл урт насны өрөөл гэдгийг сайхан амьдрал бас энэ хол газар уулзсан учраас хормын дотор одоо бие биендээ энергиэрээ ирчмээрээ татагдаад нэг нэгнийхээ зүрхийг таних ийм сайхан нөхцөл бүтээн гэдэг чинь бас их гайхамшигтай. Та бас одоо наран чимэгчийн хэлсэнчлэн эргэлдсэн эрүүл алга мэдтэйс үнэхээр үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байна. Тэгээд бүх зүйлийг одоо даван туулаад үүр цайхын үе бас харанхуй байдаг гэдэг. Одоо удахгүй ингээд бүр нар мандаад та минь одоо нарны сайхан туяанд хормоогоод эргүүлээд одоо найз нөхдийнхөө дунд баяр хөөртэйгээр Стокгольмын чулуун гудамжаар өсгийгөө тавшаад алхах тийм өдөр ойрхон байна гэж бодож байна. Тэгээд таньдаа бас эрүүл энхийг хүсье баярын мэндийг хүргэе. Монголын маань нэг сайхан бүсгүй одоо аж жаргалтай баяр хөөрөөр дүүрэн амьдрах бай. За баярлалаа. Баярлалаа. За мөнх тамир эгч маань сүүлийн 6 жилийн турш хүнд өвчнөд тэмцэж байгаа хэдий ч үнэхээр нүдэн гялдсан золбоотой бүсгүй байна. За тэрээр хэлэхдээ би бурхнаас илгээсэн сайхан хань хүү охин тоо. Хань минь Улаанбаатар төмөр замд олон улсын ачаа тээш хариуцсан мундаг мэргэжилтэн байсан. За минийхээ төлөө, хоёр хүүхдийнхаа төлөө бүх зүйлээ орхиод
Шведэд хүрээд ирсэн. За гисэн хэдий ч нэг ч удаа гомдлож байгаагүй, шантарч байгаагүй, өвчтөө хүн харж хандна гэдэг элдв аашааг гаргах бүрийг нь төвчнө гэдэг маш их сэтгэлийн тэнхээ болов гэж боддгоо гэсэн. За бас тэрээр хэлэхдээ одоо Шведэд хүү маань 5 жил амьдраад 21 нас хүрээд нутаг буцах шийдвэр авсан. За одоо бол Японд сурдаг, урлагийн өндөр мэдрэмжтэй, загвар өмсөгч хийдэг. Би бүр хошигнож хэлдэг юм аа, Швед улс нэг сайн загвар зохион бүтээгч, нэг сайн ирээдүйтэй загвар өмсөгчөө ингээд явуулчихлаа гэж тоглодог юм аа гэж бас хэлсэн. За тэгээд Мөнх Тамир эгчийн тухайд бас өөрөө жүжигчин, найруулагч, мэрэгжилтэй, эдгрээд хийхийг хүссэн олон зүйл байдаг. За охин маань одоо миний мөрөөдлийг бамбар шиг үргэлжлүүлээд энэ чиглэлээр суралцж байгаа. Одоо удахгүй охиныхоо сайхан үйл ажиллагаанд арга хэмжээнд бас чамааг урьж байна гэсэн. За охин минь хэдий ч 12хан настай ч гэсэн одоо өдий хүртэл ээжийнхаа бүхий л орчуулгыг хийж, мэс заслын өрөөрөө хүртэл хамтдаа орж, за мэрэгжлийн орчуулагчийн хэмжээний одоо тэр эмнэлгийн хэллэгүүдийг бүгдийг мэддэг болсон ийм ондог охин байгаа. Тэгээд би охиндоо бага наснаас нь арай л хүнд ачаа өрөвлчихвүү гэж боддог. Бурхан өрн хүнд даах хэмжээний ачааг нь өгдөг гэдэг надад өрөвлсөн, миний гэр бүлд өрөвлсөн энэ ачааны хариуд бас сайхан бэлэг, сайхан цаг хугацаа хүлээж байгаа хаа гэж би боддгоо. Тэгээд болроос цэцэгт мэдлэгээр дамжуулаад өөрт нь үргэлж тусалж дэмждэг, өөрийг нь ойлгодог, хайрладаг, чин сэтгэлээсээ ханддаг, ойр дотныхоо бүх хүмүүст найз нөхдөдөө халуун талархал илэрхийлье. Та бүхэн маань эрүүл их, саруул сайхан байгаарай гэсэн юм аа. За энэ хүн мэндчлэгийг илгээсэн, хүлээн авсан сайхан бүсгүүчүүдтэй энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхний хүсье. Мөнх Тамир эгч маань эдгрээд хүссэн бүхнээ биелүүлэх болтугай. Өдрөг амьдрнаа өгсөж өрөөдөж хаяа бүдэрч хүний амьдрал орт намцсан хой тавилангаа өдрөг амьдрнаа би өөрийнхөө